Сайн байцгаана уу? 21 жилийн түүхтэй ДБС-ийн эрхэм үзэгчид та бүхэнд энэ өдрийн мэдээг айлтган дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас эрхлэн хүргэдэг Түүмсийн мэдээллийн хөтөлбөр ээлж дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ, Дархан аймгийн олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн баярын арга хэмжээ найрамдал талбайд оллоо. Би Монгол хүүхэд наадагийн аялал хүүхдийн урлагийн тоглолтыг хүүхэд багчууд, эцэг их, асрын хамгаалагчид үзэж сонирхсан байна. Би баярын утга учир яг таны дэргэд сууж байна. Таны өвөр дээр сууж байна. Харин хамтдаа түүх болсон. Дурсгалын зургааныг сайхан селфич. Охой. Ачааны күсэ, амтны күсэ. Өдрийн султанамын хоцнаас амьтан дашилсан үзэгсэн Тасанва Гринч Обамадрай Христусээ яцхан өдрийн баатаруудын ансаар мартар оршиж байна. Баярлалаа таасай. Манай баярын хойш андрэгчдийн бүсэн дээрээс мороро Нэжүүкийг эрхэм хүнтэй цочтой хамтаа алгадашин хүндэтгэн өгсөн авсай. Гэр бүл болгонд инээдхөөр баяр цэнгэл дагуулсан ийм сайхан өдөр байгаасаа гэж хүсэж байна. Айл болгоны хооморт өдөр болгон 6 сарын 1 байгаасаа гэж хүсэж байна. Бүгдөө сайхан баярлалаа. Баярын баярлалаа гахалтай. За сайн байцгаана уу дахинжуудаа. Та бүхэнд өнөөдөр их хурсын баяр хүүхд хамгааллын 6 сарын 1-ний өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр болгон хүүхд болгон гэр бүлээрээ ээж автагаа ээж аав нь хүүхдүүдтэйгээ баярдаг юм сайхан баярын өдөр. Тэгэхээр бид нар зөвхөн 6 сарын 1-нд хүүхдийн эрхийг ярьдаг биш. Өдөр болгон хүүхдийн эрхийг ярьдаг. Өдөр болгон 6 сарын 1 шиг баярдаг байгаасаа гэж хүсэж байна. Тийм учраас өнөөдрийн энэхүү сайхан баярт оролцож байгаа хүүхд болгон юуг болдог, юуг болдгоог ойлгох тэр хэмжээнд очиосоо гэж хүсэж байна. Тэр ойлголтыг өгөхийн төлөө эцэг эхчүүд маань, томчууд маань өдөр болгон хүүхдүүдэд анхааруулж ойлгуулдаг. Хүүхд хамгааллын хамгийн чухал хамгаалагч бол эцэг эхчүүд юм а гэдгийг хүн болгон ойлгосоо гэж хүсэж байна. Тийм учраас өнөөдөр хүүхдүүдтэйгээ энэ хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр ямар бодлого шийдвэрүүдийг хэрхэн гаргаж ажиллах вэ гэдгээ бас хуваалцж ярьсан сайхан өдөр байна. Тэгээ нар хуртай энэ сайхан өдөр гэр бүл болгон аз жаргалтай инээдгөөр баярлсан сайхан баярлаараа гэж хүсмээр байна. Харин бидний хувьд, томчуудын хувьд өнөөдөр бид нар хүүхдийн төлөө юу хийж чадах вэ гэдгээ бодож тунгаасан өдөр байгаасаа гэж хүсэж байна. Хүүхдийн төлөө заа гэж хэл өөр хэрэг, заа гэснээр заавал хэрэгжүүлдэг байгаасаа гэж бас хүсэж байна. Тэгээ тийм учраас нийт дарханчуудаа хүүхдийн төлөө заа гэж заавал хэрэгжүүлээрэй гэж уриалмаар байна. Тэгээ хүн бүхэн хүүхдийн төлөө гар бие сэтгэл зүрхээр нэгдэж ажилласаа гэж бас уриалж хэлмээр байна. Сайхан баярлцгаагаараа бүгдөө. Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр буюу 6 сарын 1-ний өдөр аймгийнхаа 38,000 гаруй хүүхдүүдийн төлөөлөлт болж үг хэллээ. Тэгээд нийтдээ бүх үе тэнгийн найзуудаа болон хөөрхөн бяцхан дүүнэртэй уриалж хэлэхэд хэн нэгнийг дээрлэхдэг, гадуурхдаг хүүхд биш, харин үргэлж тусалж дэмждэг нэгэн байгаарай гэж уриалга хэлмээр байна. Бид бүхний хувьд болохоор өнгөрөх 2 сард баян хүүхдийн бүсэлсийн хилцүүлэг зохион байгуулаад нийтдээ 700 гаруй хүүхдүүдийн санаачлагыг хүлээн авсан. Мөн үүн дээрээ 5 сарын 22-нд нэмэлт санаачлагыг хүүхдийн оролцооны зөвлөгөөний зохион байгуулаад Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн оролцооны байгууллагууд болон сургууль сумдын сургалтын зөвлөлийн гишүүдээс мөн санаачлагуудыг нэгтгэн зөвлөж болгоод дөнгөж сая Дархан аймгийн хүүхдийн төлөөх зөвлөлийн тэргуун бөгөөд засаг дарга ажиргал тахтай амжилтыг гардуулж өглөө. Тэгэхээр өнөөдөр болоод хүүхд бүрийн баярлах өдөрч гэлээ. Хүүхд бүр өөрсдийнхөө эрхийг хамгаалуулах, эрх ашигыг зөвшөөрүүлэх өдөр юм шүү. Тийм учраас хүүхдүүд маань өнөөдөр өөрсдийнхөө эрхийг хамгаалж хэн нэгний эрхийг зөрчгүйгээр хүүхдийгээ дэмжиж өнгөрүүлээсэй гэж найзуудаасаа хүсмээр байна. Намайг авирта. Нэнда. Илүүн жаргал. Анкел. Ацэнч. Хүүхдийн баяр өдөр. Бүжиг ямар бүжиг гэх юм? Бүжиг баярын хүргээ. Баярын хүргээ.
Дархуул аймгийн хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газраас Зулжангол хүүхдийн туслангийн энэ жилийн ээлжийн нээлтийн линк тавигдсан байгаа. Тэгээд өнөөдрөөс бид нэр хүүхдүүдтэй болон нийт эцэгчүүдтэй зориулаад бид бүхэн боршуур тараах Зулжангол хүүхдийн туслангийн танилцуулга болоод энэ жилийн ээлжийн онцлогийг бас харуулсан боршуур хэвлэх материалуудыг бас бүртгэлийн линкийг бас хүмүүст тарааж байна. За манай өнөөдөр зассан 2 бүүт дээр юу засагдсан бэ гэхээр сэтгэл зүйн арт трафи гэдэг үйлчилгээ тавигдсан байна. Мөн STEM hub хөтөлбөр буюу хүүхдийн сансрын 7 хоног зориулсан хүүхдчлэгийн хөтөлбөрүүд тавигдсан байна. Мөн Зулжангол хүүхдийн туслангийн танилцуулгууд тавигдсан байна. Дээрээс нь манай хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газраас хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн зургийн үйлчилгээнүүд бас үзүүлж байна. Энэ жил Зулжангол хүүхдийн туслангийн бүртгэлийн давуу тал нь гэх юм бол бид бүхэн 21 аймагт байгаа буюу манай цусан гэрэг сонирхолтой бүх хүүхдүүдэд зориулаад бүртгэлийг цахим хэлбэр буюу онлайнаар болгосон байгаа. Үүнээс бид эхлээд 1-2 дугаар ээлжийн 5 хоногтой ээлжийнхаа бүртгэлийг эхлээд авч байна. Тэгээ үүнээс хойш цуслангийн маань ээлжүүд бүртгэлээ 2-2-оор нь ингээд 2-2 ээлжээр нь бас ингээд бүртгэлийн линкийг тавиад хүүхдүүдэд бүртгэхээр ажиллаж байна. Хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газраас хүүхдийн виртуал зөвлөгч гэдэг ийм бас бүүтэн дээр маань байгаа. Энэ маань ямар утга учиртай вэ гэхээр тухайн виртуал картны QR код уншилснаас хүүхд гэр бүлийн хөгжил хамгаалалттай холбогдолтой бүхэл мэдээллүүд энэ QR кодон дээр байгаа. Хүүхдүүд маань эндээсээ бүх өөрсдөө хамгаалах хүүхдийн тухай бүх мэдээллүүдийг эндээс авах боломжтой юм аа. Тэгээд Дархуул аймгийн нийт хүүхэд багчуудаа манай хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын бүтээр ирж зочлохыг урьж байна. Ингээд нийт Дархуул аймгийн хүүхэд багчууд эцэгчүүдтэй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж байна. Дараагийн мэдээ Дархуул аймгийн тахилгад Дархан хайрхан уулын тайлга тахилгын арга хэмжээ 2026 оны 6 дугаар сарын 7-8-ны өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор мэдээллийг Шарангол сумын засаг дарга мөнх баяраас өнөөдөр тодрууллаа. Дархан уулыг жил болгон аймгийн тахилгад тахидаг. Ингээд энэ жил бол 6 сарын 8-ны өдрийн бэлэгцэн өдөр одоо тахих гэж байна. Бэлтгэл ажлаа ерөнхийдөө одоо 30% хангагдаа явж байна. Энэ 7 хоногт бид Шарангол сум аймгийн засаг дарга бусад сумдуудтайгаар нийлээд бэлтгэл ажлаа хангаж байна. Ер нь хайрхны тахилгыг бол аймгийн ердөө хуулиар балагдсан үлгэрчсэн дэг жаяг ёсын дагуу тахидаг. Энэ хүрээнд бас тахилгыг хийж гүйцэтгээд мөн бисрэг наадам зохион байгуулдаг. Энэ ажлууд маань бэлэн болоод ингээд тахитай явнаа л гэж ойлгох хэрэгтэй. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр танд төрж байна. Дараагийн мэдээ. Өнөөдөр Дархуул аймгийн онцгой комиссийн өргөдгсөн хурал болж, Монгол Улсын засгийн газар улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны орц, гарц, хонгил, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газрын орчны аюулгүй байдлыг шалхан, иргэдэд эрсдэл үүсэж болцошгүй нөхцөл байдлыг тодорхойлох, илэрсэн зөрчлийг арилгах үүрэг даалгаврыг холбогдохын албан тушаалтнуудад өгсөн байна. Үзэн зарласан хувийн эрэг бод ингээд хувийн дагуу. За өнөө өглөө Монгол Улсын онцгой комисс 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд өргөдгсөн онлайн хурлыг зохион байгууллаа. За энэ хурлаар ерөнхий сайдаас албан даалгавар гарсан. За мөн Улсын онцгой комиссийн даргын албан тушаалууд гарсан. За бидний өгсөн үүрэг даалгавар бол нэгдүгürt иргэдийн одоо аливаа нийтийн эзэмшлийн зам талбайд үүсч болцошгүй аливаа эрсдэл нөхцөл байдлыг тодорхойлох ийм одоо үүрэг даалгаврууд өгөгдөн. За энэнийхээ дагуу тодорхойлсныхаа дараа тэрийг одоо зөрчил утгадлыг арилгах ажлыг үе шаттай зохион байгуулах. За эхний ээлжин шууд одоо зохион байгуулалт хийчих аливаа ажлуудыг бол газар дээр нь зохион байгуулах. За дараагийн үе шаттай томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг бол эх оны улсын төсөв болон за аймгийн засаг даргын нөөц сангаас гаргаж хийх ийм үе шаттайгаар энэ ажлуудыг зохион байгуулагдана гэдгийг хэлье. За хоёрдугаарт эрсдэл дархан гэдэг одоо аппликейшн байгаа. Энэ аппликейшн ажиллаад их удаж байгаа. Тэгэхээр энэ аппликейшнаар дамжуулж иргэдэн маань өөрийнхөө орчин тойронд байгаа аливаа эрсдлийг бас мэдээлэх бүрэн боломжтой гэдгийг хэлье. За бидний одоогийн байдлаар энэ хяналт шалгалж явуулж байгаа асуудал бол нэгдүгээр сургууль цэцэрлэгийн бүх орчин нөхцлүүдийг тодорхойлох. За хоёрдугаар орон сууцны орц сонгил за мөн одоо гадны орчинд байгаа аливаа эрсдлийг тодорхойлох. За гуравдугаар хүүхдийн тоглоомын талбай орчны аюулгүй байдлыг хангах. За дөрөвдүгээр парк гэж нэрлэж байгаа одоо миний Монгол Улс төрөлнгийн за дархан 50-ын аливаа хүүхд залуучууд иргэд зөрчиж байгаа энэ орчин нөхцөлийн аюулгүй байдлыг хангах. За тавдугаарт хүүхдийн цуслангийн аюулгүй байдлыг хангах. За эдгээр чиглэлүүдийг тодорхой өгсөн. За мөн
Эрдэс баялаг ажилтны сайдын тушаалаар байгаль орчны чиглэлийн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн байгууллагуудын нөхөн сэргээлт болон одоо хийж байгаа ажлуудтай холбоотой үзлэг шалгалтууд бол тодорхой өдрөмжийн дагуу зохион байгуулагдахаар болж байна. За тэгээд энэ ташрамд бас нийт эцэг эхчүүд иргэдэд бас тодорхой мэдээллүүдийг өгөхөөр бид нар үүрэг чиглэлүүд өгж байгаа. Төрийн байгууллагуудын бүх албаа агч нарт энэ хурлыг зохион байгуулж үүрэг чиглэлүүдийг өгж байгаа. За энэ юу гэхээр өнөөдрөөс эхлээд тухайлбал одоо цэцэрлэг амарж байгаа. Тэгэхээр цэцэрлэг амарж байгаатай холбогдуулж хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг харж байгаа гэр бүлийнхаа гишүүдэд тодорхой зөвлөмж заавруудыг өгөх. За хүүхэд энэ амарж явах хугацаанд юу хийж болохгүй вэ гэдэг энэ зөвлөмжүүдийг эцэг эхч асран хамгаалагч нар өгөх заашгүй шаардлага байгаа. За хоёрдугаар амралтын удирдал эхэлж байгаатай холбогдуулж гол ус за агаар салхинд гарахтаа хүүхдийнхаа болон өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах. За хоол хүнс, амарж байгаа талбай орчныхоо аюулгүй байдал, машин техникийн аюулгүй байдлыг хангах гэдэг маш олон юм зөвлөмжүүдийг хүн бүр дор бүрнээ анхаарч ажиллахын заашгүй шаардлага байгааг иргэдэд уриалж хэлмээр байна. Тийм учраас энэ эрсдлээс бууруулах ажил нэг талаасаа төр байгаа боловч нөгөө талаас хамгийн чухал одоо аюулгүй байдлыг хангах хамгаалагч нь бол асран хамгаалагч нар за иргэд өөрсдөө юм а гэдгийг хэлмээр байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан хотын өсөн нэмэгдэж байгаа хүн амын тоо барилга байгууламжийн ачааллаас хамаарч одоо байгаа дулааны цахилгаан станцаас гадна дахин нэг шинэ эх хөөсрийн асуудал яригдж байгаа. Тиймээс энэ ажилд Монгол Улсын эрчим хүчний сайд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Монгол Улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайд найдлаа орон нутагт ажиллах үеэр дархны дулааны сүлжээ төрөмжөд товцоод компани ажиллаж, компани үйл ажиллагаа болон үйлчлэлтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Гүйцэтгэх захирал Бат Жаргалын зүгээс Дархан аймгийн дулааны хэрэглээ жилбэр өсөн нэмэгдэж байгаа учраас хоёр дахь жихэлсэр барих шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн тус компани сүүлийн эрчим хүчний корпорацтай хамтарч дулаан хангамжийн системийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа гэлээ. Эрчим хүчний яамны явсан төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр төсөл хэрэгжиж байгаа. За энэний нэг нь болохоор манай ноцоос нэгдүгээр станц буюу энэний өргөтгөл шинжил. Энэ маань Дархан хотын дулаан хангамжийн маш чухал энэ өвлийн бэлтгэл ажил хангахын төсөл байгаа. За энэний төсөл маань бас худалдаа авах тендер сонгон шалгаруулалтын дээр бас жоохон маргаан үссэн байгаа. Энэ дээр анхаарч өгөөч гэдэг талаар бас хүсэлт тавилаа. За бусад бол үйлчлэлтийн бэлтгэл ажил, бусад ажил үйл ажиллагаа, технологи үйлчлэлийн талаар бол сайдад мэдээлэл өглөө. Тэгэхээр одоо бол Дархан хот дулааны нэг л их усрт байгаа. Дулааны цахилгаан станцтай. Яг тэр их уср бол одоо бараг шавхагдж байна. Зөвхөн 10 орчим хувийн нөөцтэй ажиллаж байна. Тэгээд Дархан хот ингэж өргөжөнд тэлж байгаа үе цаашдаа энэ байтхаа илүү хүн амын төлөвлөл болон бизнес төлөвлөрнө гэж бодож байна. Тэгэхээр энд нь таарсан шинэ их уср хэрэгтэй. Шинэ их усрыг бас яг одоогийн байдлаар 150 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц ах уу, дулааны станц ах уу гэсэн хувилбартай байгаа юм байна л да. Тэгэхээр эрчим хүчний сайдын хувьд бодоход бидний одоо яамны зүгээс бодлогын хувьд бодоход энэ бол хослуулсан яхахгүй зөвөө. Яагаад гэвэл өнөөдөр дулаан тотогдчихж болно. Гэхдээ дулаан бол яг өртгийг нь бодоод, амраа бодоод асуудалтай асуудлаа дагаад дулааны станц барьж болно. Гэхдээ цаана бид нар цахилгааны эрчим хүчийг яах юм? Өсөн нэмэгдэж ялангуяа Дархан шиг ийм газар бол эрчим хүчний их уср онцгой чухал, тун удахгүй дутагдал бас орно. Тийм болохоор хосолсон байх нь зөвөө гэж бодож байгаа. Энэ дээр ямар загвараар одоо төр хувийн хвшил байх уу, эсвэл нээлттэй сонгон шалралт байх уу, эрх зүйн хуулийн үндс нь юу байх вэ гэж хагаад хамгийн бодиттой, хамгийн богино хугацаанд ямар замаар шийдэж болох нь бид энэ дээр ажиллаж байгаа, судалж байгаа шийднэ гэж бодож байна. Тус компани үйлчлэлтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл одоогоор 34% явагдаж байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани Монгол Улсад анх удаа 35 6 кВт-ийн дижитал дэд станцыг ашиглалтанд оруулснаар цахилгаан хангамж ямар нэгэн шалтгаанаар тасарвал алсын удирдлагаар үйлчлэгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд нийт хэрэглэгчдийн 98% буюу 64700-аар ширхэг ухаалаг тоолуурыг суйрлуулад байгаа юм а. Монгол Улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайд найдлаа Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани удирдлагууд инженер техникийн ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлын талаар ярилцаж, компанийн өнөөгийн нөхцөл байдлын мэдээлүүдэд танилцсан юм а. Тус компани тухайд Монгол Улсад анх удаа санаачлан хийсэн дижитал дэд станцын талаар танилцуулсан юм. Тодорхойлбол хэрэглэгчийн цахилгаан хангамж ямар нэгэн шалтгаанаар тасарвал заавал баригад хүлээж цаг алдахгүйгээр алсын удирдлагаар үйлчлэгээ үзүүлэх боломжтой болсон юм а. Одоо хувьчлалыг ямар төвшөнд эсвэл хувийн оролцоог, менежментийг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр бас нэг сайн жишээ юм байна. Одоо тухайлбал энэ Дархан сэлэнгийн хэрэглэгчид 60 мянган хэрэглэгч байна. Эдний компани үйлчилдэг. 100% ухаалаг тоолууртай.
ухаалаг толгортой энийг нэгдсэн системээр удирдах чинь дээр нь хэрэглэж гар утсан дээр хизээ ямар цахилгаан эрчимч хэрэглэснээр мэдчих байна. Мэдээлэл цаг тухайд авч байна. Тэгэхээр хэрэглэжээс ирж байгаа гомдол хүртэл талаас илүү хуваар багассан гэж байхгүй болсон. Өөрөөр хэлбэл илүү хэрэгжлүүгээ төвлөрсөн ч гэсэн үйлчлэгээ хүрч чадж байна гэсэн. Тэгэхээр эрчим хүчний салбарын үндсэн зорилго бол эрчим хүч цахилгаан дулааныг үйлдвэрлээд хаях биш. Тэрнийхээ хариу төлбөрөө авлаа. Үгүй бол талсан шүү гэж одоо юу гэдгийг ийм занал хийсэн маягтай биш. Яг хэрэглэгчээ тойрсон, хэрэглэгчтэй чиглэсэн байх хэрэгтэй. Эрчим хүчний салбарын үндсэн зорилго бол цахилгаан дулааны эрчим хүчийг үйлдвэрлээд орхих биш. Яг хэрэглэгчтэй чанартайгаар боломжийн үнээр хүргэх нь хамгийн чухал юм аа. Энэ үндсэн зорилго. Тэгээ энэ бол дархан цагийн хэрэглэгчтэй хувьд бол бас тодорхой хэмжээгээр биелж байгаа баяртай байна. Тэгэхээр яг энэ загвар жишээг босод бүсийн Улаанбаатарын түгээх сүлжээнүүдээр хэрхэн нэвтрүүлэх вэ? Ямар чанарыг яаж ашиглах вэ гэж ажиллаж байгаа. Тус компани хамт олон одоогоор үйлдвэрлэлтийн бэлтгэл ажлынхаа 26%-ийг гүйцэтгээд байна. Хөтөлбөрийн дараагимдээ Хүслэн бөөний төвийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж хүүхэд багчуудаа баярлуулан супер ацтангуудаа тодруулжээ. Чих гэхээр чихэн дээр 2 гараа. Чих, хамар. Дандаа 2 гараа явна шүү заяа. Чих, хамар. Зогсон шүү. Бүгд зогсон шүү. Зөв яг сайхан тулгаж өгөөрэй. За дээш. Хүслэн залбат компани Хүслэн бөөний төв 15 жилийн ой хүүхдийн баярыг тохиолдуулан баярын арга хэмжээг зохион байгууллаа. Хүүхэд багчуудын дунд хөгжөөнд тоглоомыг явуулж, авьяаслаг хүүхдүүд урлагийн номер үзүүллээ. Үйлчлүүлэгчдийнхээ дунд аздан шалгаруулах хуралдааныг зарлаж, 300 мянган төгрөгийн гэр ахуйн барааны аздан, 500 мянган төгрөгийн худалдан авалт хийх аздан, мөрөдөл дөрвөн хүүхэд нас зургийн уралдаанд бүтээлээ ирүүлж амжилттай оролцсон хүүхдүүдэд шагналыг нь гардуул өглөө. Мөн супер аздан Пүрөөс 41 автомашины эзэн тодорч төлхөөрөө гарт авлаа. Өнөөдөр ингээд хүүхэд багчуудынхаа энэ сайхан өдөр өнөөдөр энэ хүүхдээ баярлуулсан, дээрээс нь нөгөө 15 жилийнхаа ой зориулсан суглааныхаа азтан шалгаруулсан өдөр байлаа. Үндсэндээ 15 жилийн өмнө одоо бирж дээрээс хоёулаа савн бок гэр ахуйн бараа зарж эхэлжсэн. Тэгээд одоо хоёр хүүгийнхаа нэр буюу хамгийн бага хүү Хүслэнгийн төрсөн жил 3 сарын 18-ны өдөр энэ компани маань бичиг баримтанд байгуулагдсан байдаг аюу гоё тийм дурсамжтай ийм өдрөө ингээд 3 сарын 18 буюу Эрс цэргийн баярын өдөр хоёр хүүгийнхаа нэрээр нэрлэж энэ компанийг байгуулж ирсэн түүхтэй билээ. 4 сарын энэ машинаа байрлуулсан гадаа энэ сүүн цагаан өнгөтэй энэ машиныг их хурсын баярын өдрөөр ингээд гардуулъя гэсэн зорилготой бодолтой байлаа. Гэтэл одоо сая бол санаанд оромгүй айгу тийм манай одоо маркетингээр ажилд ороод тун удаагүй байсан охины маань нөхөр нь сонгоцсон байна. Би өөр гайхаа дотроо баг өөрөө баярлаад бас уйлах гэдэг шүү дээ. Ийм гоё сонин тохиолдол гарлаа сая. Өөр хүмүүс бол нөгөө хартгаар байлаа шүү дээ. Өөр нөгөө дугуй зургийн уралдаанд шалгараад энэ одоо зургийн уралдааныг манай менежерүүд санаачлаад үндсэндээ ингээ хүүхэд багчуудыг баярлуулж ингээ байр эзлүүлээд ingья гэдэг. Тэгээд энэний хамгийн бага шатны хүүхдүүдээс нэг төрөөсөн хүүхдийн шалгаруулад машинаа суглуулчих гэдэг саналыг тавьсан ийм болчлоо. За мэдээч энэ бүх 15 жилийн хугацаанд бид хоёулаа энийг үүсгэн байгуулж үтээж чадаагүй. Энэ бүхдэд бидний ард ажиллаж байсан бидний ажилчид адман хаагч түүний гэр бүл түүний арын албыг хариуцж яваа эхнэр хүүхдүүд нь бас энэ өнөөдрийн баярын мэндийг хүргэе. Энэ бол та эдийн маань хүч хөдөлмөр байсан шүү гэж. Сагараа сахи бинжагаад зөв хацуугаа хаашны ай сарын ганц ядагч хэн байх вэ? Утасны дугаар хэд байх вэ? Гараад ирсэн шүү тавина. За өнөөдрийн үйл ажиллагааг манай ДБС телевизийн хамт олон дархан даяар шууд дамжуулж байгаа. Би камеранда ихтэй шууд өгч гэж бодож байгаа. Яа утсахгүй тавина менежер. Ай. Утасны дугаар 88 задагчи спикер дээр нь тавьчих 35 үсгний
Наяач. Уцаасаа сонсороо тамина хөөш нааша хараад байна. Бай сайн байна уу? Сайн байна уу? За 15 жилийн түүхтэй Хөрсөн золбот компани буюу Хөрсөн төвийн хамт олноос таньд холбогдож байна. Таны яриг сонсож сууж байна уу? Хаан Манай хүүхдээ ойлоод яг ажлууд нь сууж байна. Оо тийм үү. Та нааши өрөөдөөш бүрөөс 41 таних болчихлоо. Яадаг чочээ. За гардууд атчих. На хүүхд нойлаад тэр дотор зогсож сууж байсан. Тэгээд бүрөөс 41 ийсэн болсон байна. За Эрдэнэ мэлэг 4-р сарын 29-ний өдөр худалдаа авалт хийсэн байна. Сугдааны дугаар 2073. Манай цэлгүүний байж байгаараа 41 авсан ах чинь чиний гарыг бас мэлах баха. Өөрөө хойд нь хүүхдийн баярын мэд хүргэе. Сэтгэл айгүй өндөр байна. Тэгээд угаасаа би суглаа авах болгондоо би авчих байхаа гэж боддог байсан. Тэгээд өчигдөр нөгөө би машинаа тэн тавьсан байсан чинь энэ талбай засаад энэ суглааны машиныг миний машин хажуу тавьсан сохт. Тэгээ миний хоёр машиныг зэрэгцүүлээ тавьсан байна да. Тэрчээсэн. Манай одоо маркетингээр ажилд ороод удаагүй байгаа охины нөхөр юм байна те. Одоо сайн мэдчихсэндоо хямар бүхнийг хүсье. Аян зам дардан байжгээ алтан зам дардан яваагээ гэж ерөө. Тэгээ ер нь азтан болно гэж зүгээр дотроо бодож ирснээс яг зөв болчихно гэж бол боддог юм. Тэгээд яг гэрийнхэндээ бол би авчнаа гэж тэгээ хэлээд иддэг байсан. Тэгсэн сая манай хүүхдтэйгээ би машин суудсан чинь яг над руу залгахаар нь би бүр амар гайхаад. Айгуу догдолт юм байна уу? Хүслэн төвийн одоо 15 жилийн зориулаад ингээд зохион байгуулж байгаа баяр дээр нь би ингээд машин өдсөнд айгуу өндөрлөлттэй байна. Эдний бас ажилчдын хамт олон тэгээ ажилтны арга эртнээс ад жаргал ирүүлэх сайн сайхны хүсэн өрөө гэж хэлье. Зөвхөн уртаач хүсье. 30 секунд аял чанганы. Дараагийн мэдээ. Дархны буддын хийдүүдийн нэгдэж байгуулсан төгс баясгаланд цэцэрлэгт хүрээлэнд бүгд найрамдах Солонгос улсын Хумбопсо хэдийн лам нар мод тарьлаа. Мөн цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлын талаар энэвээр санал солилцжээ. Төгс баясгаланд цэцэрлэгт хүрээлэнд бүгд найрамдах Солонгос улсын Хумбопсо хэдийн лам нар мод тарьлаа. Одоогоор 50000 гаруй цэцэрлэг модыг тарьж ургуулж байна. Цаашид нийтдээ 15000 ширхэг мод тарьж 6 м өндөртэй ногоон дэрийг 1.7 м өндөртэй цагаан үгэн борхныг бүтээх юм байна. 한나라의 문화재단 манай Хумбопсо хэд 한나라 соёлын сан Монгол улсад мод тарих одоо үйл ажиллагаар бол одоо нэлээд жил явж байгаа. Тэгээ энэ удаа бол Төв Гандан төгслийн хэдийн санал болгосноор одоо энэ Дархан хотын төгс баясгалан цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байна. Мод тарих одоо яг үйл ажиллагаа бол манай Гандан хэдийнхэн хариуцж байгаа. Бид нэр бол зүгээр хандуулах одоо тэр талын бол хариуцж байгаа. Яг хичнээн мод төлцөө шаардлага байна. Тэр бүгдийг одоо ингээд нийлүүл явах худалтай байгаа. Тэгээ мод тарихаас ултаар бас энэ ерөнхий модны услааныхаа асуудлыг бас шийдэх ёстой. Тэгээд одоо бид хамтдаа бас энэ талаар ярилцж яаж шийдэх үү гэдэг талаар гаргалгаа гаргацсан одоо олжоод түүний дараагаар бол одоо мод өргөжлүүл тарих ёстой болов гэж бодож байна. Одоо хичнээн ингээд мод тарьсан ч гэсэн нэг жил яг олигтой усал юуг нормынхан дагуу усалж чадахгүй бол жилийн дараа бүгд л одоо өгч нь одоо хичаал дэмий хий хоосоо ажил болно гинэ. Тийм учраас эхлээд услааныхаа асуудлыг бүр яг тооцоо судалгаатай маш одоо ингээд түргэн шийдэх хэрэгтэй байна. Тэгээ тэрний араас бол одоо ингээд тарих ажил явах хэрэгтэй болов гэж бодож байна гэсэн. Төгс баясгалан цэцэрлэг төрөлөн байгууллагад одоо 2 жил болж байна. Одоо бид нар эхний ээлжийн 3 газар дээр нийтдээ 5000 гаруй мод гүйс бүс цэцэрлэг мод тарьж байгаа. Энэ цэцэрлэг төрөлөн маань нийтдээ 15 гаруй мод тарих ийм төлөвлөгөөтэй явж байгаамаа. Гандаа эдээс маань бидрийг ингээд дэмжиж эхний ээлжид бидний хүссэн 580 ширхэг модыг гүйс монс одоо хандуулсан байгаа. Солонгосын хэдүүд маань. Мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Маргааш 19 цагаас шинэ мэдээлэлтэйгээ эргүүлцгээе. Баяртай үзэгчдээ.